Сайн уу, хоолны бичлэг part 4. За өнөөдөр борцтой хайлаартай хуушур хийнэ. За бичлэг дээр маш ойлгомжтой байгаа учраас би наан жоохон шашил хийж ийж бодлоо. Намайг хүмүүс урдны part 3 дээр хуушур хийсэн чинь энэ одоо залхуураад хуушур хийждэг яасан овоо хөхөн бэ гэд нэлээд шүүмжилсэн. Тийм болохоор би залхуурсан үедээ хийдэг хоол биш, хоолны бичлэг part TED гэж нэрлэе гэж бодлоо. Яг үнэндээ би ч одоо 3 сартай, 3 настай, 5 настай гэ 3 хүүхдийнхээ хажуугаар л хоол хийж байгаа. Тэгээд нэгээр нь нэгийг нь харуулад л яг бичлэг дээрх шиг өнгөрдөг дөө. За тэгээ халууртай уушуурыг нутгийнхаа өөрөөр хийдэм билээ. Манай нутаг бол зөвхөн борцны өөхтэй. Тэгээ халаараа холиод багцар давсаар хамтлаад ингээд хийдэг нь ер нь бол их түгээмэл байдаг. За тэгээд таад бас идэж үзээг бол туршаад үзээрэй. Борцны өөх, борц, халаар гурав ер нь бол маш гоё зөгцдөг шүү. За тэгээд дахиад нэг өнөөдөр хоолн дээр айцтай байсан юм маань гэх юм бол хоёр хүүхэд маань анх удаа юм халаартай уушуур идэж үзэж байгаа. Тэгээд яах болоо идэх болоо гэж нилээ айжсэн чинь айгүй хөрхөн дуртай идчихсэн. За тэгээд нэг иймэрхүү байна. Бичлгүүдээ зүгээр та бүхнийг санаа аваасаа гэдэг үүднээс идэг шүү. Түүнээс би нэг лаг мундагта биш юм байгаамаа. Энэ хүртэл үтсэнд баярлалаа.